Ой, өстө гинти юм байла. Баярлалаа. Замцхан өрхөмдөд үзэгчтэй залуусан захимлын гифт бол манай их хөглөж байна. За яг одоо бид бүхэн шувуун фабрик дээр хүрэлцэн ирсэн байна. За энд яах гэж ирсэн бэ гэхээр за алтан гэрлийн төрсөн өдрөнд тохиож байгаа юм байна. Тэгээд энэ хүү бэлгийг гэргээ эрдэн чимгээс нь хандаа одоо төрсөн өдрийн мэнд хүргээд илгээж байгаа маа. Тэгээд одоо яг одоо хашаанда гэр бүлийнхэнтэйгээ найз нөхөдтэйгөө бас тэмдэглээд байж байгаа. Тэгээд бүгдээр хамтдаа тутагшаа орж уламжлалцгаая. Сайн байцгаана уу. Ирсэн гэж ядчих. Өстө мэдхгүй байна. Гадарч байгаа бодож байгаа. Юу ч бол. Мэдчлэгийг нь уушиж танилцуулъя. За. Гэрт минь нүмер гарт минь түшиг нэрэнд минь чимэг нэгэн биений минь хань олж яваа хайртайхан чамдаа төрсөн өдрийн минь түргэе эхнэр эрдэн чимгээсэн гэж хагаад энэ хүү бэлгийг илгээсэн байна. Тэгээ та сэтгэлээсээ олцгоё. Ой, өстө гинти юм байла. Баярлалаа. Тамаа найзууд ирсэн байна те ингээд. Бүгд нас баярлалаа. Өнөөдөр сайхан өдөр байна. Энэ өдөрт хүрэлцэн та бүхэнд баярлалаа. Гинти бэлэг бас өгсөн хандаа баярлалаа. Яа тэгээд Ханих хэлээр танилцдаг. Ер нь яаж юм? Миний ан тэгээд тэгээд сайн хандаа тэгээд өөр бахад надад төвшгтэй төмөн олондоо нэртэй хүнтэй ажил төрөлтэй сайн үдий зэрэгтэй яв миний ханийн буян гэж боддог олон хүүхдүүд гэсэн дөрөв хүүхдийн эцэг их болж яваа үдий зэрэгтэй яваад баяртай байгаа. Миний ани яхаа заанчнарыг одоо хөдөлмөрч хичээнгүй энэ л товчхон бөгөөд байгаа тийм л юм дээ. Тэгэхээр өөр хүүхдүүдийн хувьд бас дөрөв сайхан хүүхдтэй гэж юм ээ. Тэгэхээр таас аав болоод ер нь яг хичээсэн мэдрэмж ч юм уу тэгээд тухайн үеийнхаа зүйлээс бас гинцээч. Тэгэл дэд сайхан байхгүй яах вэ? Хойд бас хүмүүс хэн гэдэг гэсэн та бүр хэр багталжээ. Бас л тийм байсан байсан. Тэгээд хүүхдээ өөртөө миний дөөмөө гэж хойд бас тийм мэдрэмж төржлээсэн л та. Одоо тэгээд дөрөв сайхан хүүхдийн өвөө эмээ болсон зээтэй. Хүүхдүүд минь сайн сайхан явж байна өө. Одоо өнөөдөр ингээ миний өвөд урд сурч ингээ сая аавтай холбогдоод одоо ингээ минь төргээл байж байна. Миний баг гэдэг охин 3 настай охинтой тэгээд өнөр өчгөн болж л явна. Өргөө цагаан гэртээ олуулаа сайхан амьдарч байна өө. Юу тэнд хаахудаа юм билээ гэж. Тэгж байна. Наудаа ирч. Та сая зочирт уу? Зочирсан юу болоо ч сайн мэдсэнгүй. Танихгүй хүмүүс ороод ирлээ гэж бодсон. Тэгэхээр та хайртай хандаа тэгээд сайхан юу хүүхдүүдтэй сайхан ирүүлэх үү? Тэгээд бүгд тэгээд ер нь эрүүл байхад бүхэн болно гэж үгөөдөг тийм ээ. Босны даяанда болоод байдаг ер нь хин эрүүл байж уртаа насалж өвчин зовлонгүй байвал тэгээд бүхэн болно л гэж бодож байгаа шүү дээ. Найзууд нас сууж байгаа шиг. Найзуудаа бас нэг сайхан мэдчилгээ хийж байна. Миний найз тэгээд ямар ч үед тэгээд ядарсан, зовсон, жаргасан бүх юм цуг байдаг найзуудаа баярлдаг шүү. Та бүгэндээ хайртай шүү л гэж хэлчихэ та. Ханимын чамдан би ямар хайртай гэж санана. Чамгүйгээр амьдран гэж санаанд багтаа.